Сайн та бүхэн энэ дрэмдэх үе Cryptoverse-ийн ээлж нэг дугаар эхлэхэд бэлэн болжээ гэж. За, Crypto-гоор юу байна да? Тэр нас OKC хожигдохтой би. Ядраатай тий. OKC Index гэж байгаа шүү дээ. 95 дагалт чохоо. За тэгээд явж ирсэн 6 дуусар гарцсан байгаа. За 6 дуусарт бол ихэд нэрээ хүүхдээ мэрийн хэрэг. Thank you. Feeling cute гэж. Яасан 6 дуусар маань ихэд бол үний хашийн ихэд хэлбэсэд ер нь маш багтаа байдаг сар юм байлээ. Дунджаар бол нэг 0.32% ундаг гэж байгаа. Тэгээд ихэд бол хөдөлгөөнүүд байхгүй нь унтаа сар болчдөг. Ер нь биткойны өсөлт унд гэсэн нь бас жоохон унтаа байдалтай байж байгаа. Хамгийн өсөлт болдог сарууд бол 10-11 дэх сарууд ихэд 9 сараас эхлээд баас зэрэг өсөд 10-11 дэх сард тийг оргил өсөлтүүд нь байдаг. 10 сард бол дунджаар 21% өсдөг. 11 сард бол дунджаар 46% өсдөг гэсэн ийм мэдээлэл өгд юм байна. Тэгэхээр саруудын хувьд бол бас хамгийн ханшиг нь зогсон байдаг саруудын нэг нь 100 дахь сар юм байна. Одоо шиг ингээ харахад бол яг л нэг бэржтэй би нэг энэ 7 оны дундаар орсон. Тэр маань доош стрейт pullback хөлгөн ороод үнэтэй хөлгөн орж ирж байна да. Тэгэхээр би бол нэг 103,000-аас түвшинд хамгийн эхлээд очих болов гэсэн хүлээлттэй л яваад байна. Нэг шорт арилж яйцсан. Хичнээн чанаг барьцсан да. За тэгээд наатаж бас нэлээд удаан барих хаа 100-аас орч бас нэлээд их муутай байгаад идэв шүү дээ. Гэтэ юу ч харчлаа тий. Тэгвэл За тэгээд тэр хооронд харин юу болов уу гэдэг юм гоо да. Оросын холбооны улсын Sberbank гэдэг нэг банк байт юм байна. Sberbank энэ болонгууд Оросын холбооны улсын хамгийн том арилжааны банк. За тэгээд биткойнтэй холбоотой Bitcoin linked bond гэдэг биткойны ханшийн хэлбэлсэг холбоотой ханшин одоо юу гэдэг дэш доош савладаг тийм бондыг гаргаад биржийн бус зах зээлээр борлуулж байгаа юм байна. За тэгээд ихэд Москвагийн хөнгөн зах зээл дээр бас арилжнаа гэдэг тийм төлөвлөгөөтэй явж байгаа гэж зүйл ярьсан байна. За тэгээд ихэд бол Оросын холбооны улсад одоо эхний хүлээлийн байдлаар 25 оны эхний хүлээлийн байдлаар 9.2 тэрбум доллартай тэнцэх хэмжээний одоо крипто хөрөнгөүүдийг бас ингээд хүмүүс Оросын холбооны улсын иргэд бас ингээд хадгалж арилжиж бас байт юм байна гэдэг нэлээд өндөр дүн бас хэлсэн байгаа. Тэгээд энэ бүтээгдэхүүн бас нэлээд сайн явах бах гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Энэ даймонтой холбоотой крипто улс Оросын холбооноос өөр аягүй сайн очих шиг байна. Сангийн амж тэр төв банкч тэр ихэд төлөвлөшөөд Америкараас авах гэдэг үзэж шүү дээ. Америкараас Трампын USD 1 гэдэг стейбл coin уу World Financial Liberty гэдэг coin-ыг авсан мэт Edge орсон үлээ. Тэгээд ихэд бол ихийгч авсан бай, багч авсан бай $47 өгөөж өгсөн байл. Тэгэхээр ихэд бол энэ дээр барина маш олон wallet-наас зүгээр маш бага хэмжээгээр авсан хүмүүс ч гэсэн ялгаагүй reward авч байгаа юм байлээ гэж ойлгосон да. Тэгэхээр тэндээс нэг юм хашиг их боломжтой юм. За тэгээд өөр нэг сонирхолтой юм бас нь Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч тодорхойлсон. Ли Жэймэн гэдэг хүн болсон. За илэгтэй хүн мөн үү? Крипто илэгтэй. Нэлээсээ илэгтэй гэдэг байна шүү дээ. За тэгээд энэ хүнийг одоо ингээд ерөнхийлөгчтэй холбоотой криптосын хашуумс юу хүлээх вэ гэхээр за нэгдүгээрт нь болонгууд спот ETF-ийг бол Солонгосын зах зээл дээр арилжахын боломжийг нээж өгөх байх гэж үлээж байгаа. За хоёрдугаарт нь болонгууд want-ыг ингээд аграмжлагдсан stable coin-оос гарч ирэх байх. Эсвэл энэ довшлын ажил ч юм уу ядаж эхлэх байхаа гэж үлээж байгаа. CBDC гэх юм биш үү? Төв банкны захин мөнгө. Захин мөнгө зүгээр stable coin. Тэгээд юу яаж байгаа? Банкны одоо дүрмүүд бас өөрчлөх байх гэж хүлээж байгаа. Криптотой холбоотой зарим банкыг одоо юу гэдэг крипто үйл ажиллагаа явуулдаг компаниудтай холбоотой банкны дансан дээр ч юм ямар нэгэн байдлаар одоо тийм хатуу шаардлага тавихгүй ч юм эсвэл энэнийг зөөлөх бодлого хөвчлөх байгаа гэсэн хүлээлт байгаа. За тэгээд дараагийн хамгийн том хүлээлт нь болонгууд за манайхаар бол одоо ингээд нийгэм натлын сан болчиход байна л да. За Солонгосоор болонгууд тэтгэврийн сангийн одоо ингээд зарим нэг хөрөнгө оруулалтнаас криптолоо орох боломж нээж өгөх хаа гэдэг хүлээлт байгаа. За тэгээд Америкч бас тийм яриад байдаг шүү дээ. Хийгээ. Хамгийн сүүлийнх нь болонгууд яг ингээд криптод зориулсан крипто хөрөнгө буюу захин хөрөнгөний тухай хуулийн анхны төсөл боловсруулж батлагдах байхаа гэдэг хүлээлт бас байгаад байгаа юм байна. За нөхөр бол ийм хүлээлтүүдийг бол крипто согтмоноос авсан. За тэгээд хэдийгээр тийм ч гэсэндээ энэ Солонгосын эрхлэгч дандаа нэг цаанаа нэг асуудалтай байдаг. Нөхрийг бол бас нэг хотын дарга байхдаа нэг тал даваа талыг олгосон тэр нөгөө тал нь тэрнээс л нэглэх ашиг олсон болсон гэдэг зүйл ярьд юм байна. Тэгэд Трамптай адилхан сонирхолтой. Трамп бол нөгөө буудалж исэн бол нөхөр бусаанд бас хутгалуулж исэн юм байна. Тэгэд амьд үлдсэн. Тэ хайш юм. Ерөнхийдөө шилхэнд бол та заавал дунджаар нэг буу юм утганы үзүүр авсах хэвээр. За мөн та скриптууд илэгтэй байх хэвээр. Биш юм бол энэ сонгох юм магадлалсан. Өндөр байна шүү дээ. Дараа жил нийт төвшин Монголын усан иргэлж шүү дээ. Сонгол өсөлт хүмүүс дэлгэхэд аа. Нэг бууны үгүй бол гэдэг нэг тийм нөхөр бас байгаад байгаа юм байна лээ. За тэгээд ямар ч байсан Солонгос
нийт хүн амынх нь 30% нь бол крипто эзэмшдэг гэдэг тийм сонирхолтой статистик байгаад байгаа. Хэрвээ spot ETF одоо ингээд хөлн зөвшөөрч юм бол бас нэлээдгүй хөрөнгө оруулалт ийшээ орж ирнэ. Ер нь бол бас л Гос нэг улсын юу гэдэг чинь нөгөө volume гэдэг чинь нэлээдгүй сайн л үр дагавар. Тэгээ spot ETF хөрөнгө оруулалт нэмэгдэх юм бол угаасаа биткойн үн өсөд тусдаа өсөд бас нэмжтэй гэдэг зүйлийг ярьсан байна. За нөгөө талд нь бас нөгөө нэг юу Америкийн одоо Stripe гэдэг төлбөрийн системийн хамтран үүсгэн байгуулагч банкудтай уулзаад ихэд stable coin-ы туршилт дээр санал солилцвол банкуудын төлөөлийн зүйлс бол маш дуртай байсан. Хамгийн том асуудал нь болонгууд яг stable coin-ыг яаж зохицуулах вэ гэдэг дүрм журмууд айгу хэцүү байна гэдэг зүйлийг дахин давтж ярьсан байгаа. За тэгээд stable coin яагаад хэрэгтэй вэ гэхээр одоогийн банкны шилжүүлэг болонгууд нэгдүгээр үнэтэй, хоёрдугаарт уддаг. Крипто болчих юм бол одоо тийм дотоодын шилжүүлэг хийж байгаа юм шиг хүлээх боломжтой болчиход байгаа. Тийм учраас ерөөдөө банкуудын төлөөлийн зүйлс бол энэ угаасаа маш их сонирхолтой байгаад байгаа. Тийм учраас одоо ямар ажил эхэлж байгаа вэ гэхээр шийдвэр төвчний хүмүүсийг лоббидох ажил иргэд эхэлж байгаа юм шиг байлаа. Би энэ тэр нь юу гэсэн үг вэ? Stable coin-ыг одоо гаргах тэр дүрм журмын зохицуулалтын асуудлуудыг зөвлөнө шийдэж өгөх гэх юм уу? Таатаагаар. Тэгээд ихэнд бол яг үнэ. Заавал нэг тийм мөнгө тэр ажил нь хэрэгжээд байгаа юм шиг байгаа юм. Яг тэгэхээр дараагийн мэдээтэй холбоотой нь болохоор Америкийн одоо нэг SEC буюу одоо SEC. Тийм SEC ч одоо юу үн цааснаа зохицуулах одоо манай хурал цонхоор зохицуулахаар ч юм уу те. Яасан бэ гэхээр Binance-тай холбоотой байсан шүүхийн хэмжлэгээ бол одоо ингээд татчихсан те. Binance юу гэж буруутгаж байсан бэ гэхээр хэрэглэгчдэд одоо ингээд буруу мэдээлэл тараасан, хэрэглэгчдийн хөрөнгийг зохисгүйгээр застуулсан. Тэгээд үн цаасны тухай хуулийг зөрчсөн гэсэн ийм зүйлүүд тусгасан хэмжлэгээ болсон байсан. Энийгээ татчих авсан. Одоо тэгэхээр Binance бол ямар ч асуудалгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгээд Coinbase, Consensus, Kraken гэдэг биржүүдтэй Consensus ч бол бирж шүү дээ. Эдгээр дээр бас ингээд шүүхийн нэвтрэл гаргасан байсан бас буцааж авсан юм байлээ. Тэгээд Circle, Immutable, OpenSea гэдэг газруудад бас нөгөө нэг шалгалтын ажил эхлүүлсэн байсан. Энэ бас зогссон гэдэг зүйлийг ерөнхийдөө бол орчин хүмүүс бууж гэж байгаа юм байна тийм. SEC бол одоо баахан асуудлаас. Яг энэ дээр шалгах нь бол угаасаа зүүн хэрэг FTX юу бас нэг мэдчихэж байгаа юм тийм. Шанал байхгүй бол FTX ч зүйл болно. За энэ бусдаар бол яг дүрм журмаа бариад ёс зүйтэй ажиллаж байгаа юм дэж иймэрхүү асуудлуудаа татхан зүйтэй л тийм. Тэгээ 5 сарын 29-нд бас SEC одоо нэг санхүүжилт хорнохын зүгээс гаргасан криптогийн одоо шинэ одоо юу гэдгийг мөрдөх журамч гэх юм уу зааварчилгаа ч юм уу одоо баримтч гаргасан байна. За энэ дээр нь болонгууд криптог одоо стейк хийх нь ямар нэгэн байдлаар үн цаасны үйлчлэгээ гэж үзэхгүй гэдэг зүйлийг бас тусгасан байгаа юм байна. Тэгвэл өмнө болонгууд өөр одоо Twitter дээр хийсэн яриалаа. Өмнөх одоо ингээд шүүхтэр очсон магаанууд дээр чинь болонгууд стейк хийж байгаа үйл ажиллагааг чинь үн цаасны үйл ажиллагаа гэж үзээд энэ дээр чинь шийдвэрүүд гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр энтэйгээ нааш шинэ гарч байгаа журамч бол ингээд шууд зөрчиж гинэ гэдэг зүйл Twitter дээр бас нэлийн яригдсан байгаа. Тэгэнгүүт чи хэрвээ шүүгчнэр нугас ийм шийдвэр гаргацсан. Тэгэнгүүт нөхдүүд яг ингээд буцаад энэ зөөлөн маркетинг юм журам баталчихлаа чинь дахиад нөгөө нэг криптогийн зохион байгуул зохицуулалт чинь бол ингээд ойлгомжгүй болчлоо. Яг энэ дээр бас нийтлэлтэй гараач гэдэг зүйлүүдийг бас аягүй ярьсан байна. Зөв. Тэгээд одоо урд нь болцсон кейс дээр одоо батлагдж байгаа зүйлийг наах нь угаасаа боломжгүй зүйл мэдээж. Тэгмэд урд нь бол тэр шийдвэр гарцсан байна шүү дээ. Тэр хүнд ашигтай байна, ашиггүй байна хамаагүй шүү дээ. Одоо л яг ийм дөрвөн жимээр цаашдаа явах нэ гэдэг нь чулж байна л тэ. Тэгмэд дахиад шүүхтэр очингууд нөгөө нэг өмнө ингэ шийдвэрлэж исэн бол адилхан кейсийг ингэ шийдлэх хэрэгтэй гэдэг юм очиж шүү дээ. Тэгмэд хуулиар барина л да. Хууль байхгүй шүү дээ. Хууль байхгүй шүү дээ. Журмал юм шиг байна. За тэгээд юу басан? Америкч шиг ер нь нийтээ зах зээл дээр болонгод юу гэж байгаа юм бэ? 61 олон нийтэд нээлттэй ажилладаг компани нийт биткойны нийлүүлэлтийн 3% эзэмшдэг буюу одоо 673,897 шиг биткойныг нийтдээ ажилладаг компани, хувьцаат компаниуд ерөөдөө авсан баланс шийд дээр нэмэгдсэн байна гэдэг зүйлийг ярьсан байна. Америкийн хувьд бол нийтдээ 124 нээлттэй компани байдгаас 61 нь бол ингээд биткойн тодорхой хэмжээнд авсан байна гэдэг зүйлийг ярьсан. Тэгээд эдний хамгийн сүүлийн төлөөлөл нь Semtech Scientific гэдэг эрүүл мэндийн чиглэлээр одоо нэг технологи хөгжүүлэх компани 449 шиг биткойныг авснаар бас энэ чигсалтанд нэгдсэн гэдэг мэдээ гарсан байна. Ерөөдөө бол олон нийт нээлттэй ажилладаг компаниуд бол биткойныг бол бас авч байна. Том хөрөнгө оруулагчид. Ер нь түрүүчийн дугаар дээр ч хэлсэн. Ерөнхийдөө хүмүүс гэхээс илүүтэйгээр ерөнхийдөө том хедж фонд сангууд дээр нь компаниуд за тэгээ бас нэмээд бас мужууд бас аль хийж ийн аваад эхэлчихлээ тий. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдээж эрэлт нь бол төдийлөн бага хэмжээний одоо трейд хийж байгаа бага хэмжээ сонирхож байгаа хүмүүс байхгүй ч гэсэн
томчууд нь бол цаагаар юм шиг хөдөлთა авдаг бол хийж энэ да тий. Харин тэгж байна. Тэгээд биткойн ингээд явж байгаа хооронд энэ хооронд бидний анзаараагүй өнгөрсөн бас нэг зүйл нь real world asset буюу одоо нөгөө токенжүүлсэн юу гэдгийг токенжүүлсэн үйл хөдлөх хөрөнгө гэдэг зүйлүүд чинь бас нэлээд явцсан юм байна. Он эхлэхэд болонгууд энэ токенжүүлсэн буюу одоо real world asset гэдэг категори 8.6 тэрбум долларын үнэлгээтэй байсан бол одоо 260% өсөд одоогийн байдлаар 23 тэрбум долларын зах зээл болцсон гэдэг зүйл бас яригдж байна. За тэгэд хамгийн бас нэг асуудалтай зүйл нь одоо real world asset гэдэг дээр болонгууд зохицуулах дүрм журам гэдэг зүйл бас байхгүй явж байгаа. За тэгээд APS гэдэг одоо Европын 13 тэрбум долларыг одоо үдирддэг 13 тэрбум долларын үнцэнтэй одоо хөрөнгө үдирддэг бас сан 3.4 сая доллараар MetaVault гэдэг компаниас одоо анхныхаа real world asset буюу одоо үйл хөдлөх хөрөнгө токенжс үйл хөдлөх хөрөнгийг бас худалдаж авсан байна. Тэгэд MetaVault гэдэг та энийг ороод бас сонирхоод үзээрэй аппликейшн татаад энэ дээр ингэт юм байлээ. Одоо нэг шинээр ингээд байр баригддаг штэ. Тэнгууд ч нэг урьдчилан захиалга өгч юм бол бидээс үгүйс ойр дээр байхгүй штэ тий. Тэнгууд нөхдүүд болонгууд шинээр баригдах барин дээр урьдчилан захиалга дээр токен гаргаад өгчдөг. Тэгээ та угаас ингээд албаас эзэмшигч шүү гэдэг ингээд баталгаажуулт өгдөг юм бэл. Тэр нь бүр ийм апартмент байж болно үгүй бол ийм хаус байж болно. Ихчлээ зарчдаг. Тэгээд анхны яг ийм real world asset авсан бас юу institutional investor буюу одоо байгууллага гэж бас үзэж байгаа юм бэлээ энэ компаниг. Тэгээд энэ логт нэг хамгийн хүчтэй явсан нэг одоо хов бол огцорчлоо шүү дээ. Дараагийнх нь хин гэж бодож байгаа. Тийм. Юу басан? Pump Fund гэдэг сайт байдаг. За эднийх болонгод өөр ингэсэн токеныг гаргаж байгаа гэдэг зүйл бол ингээд айгүй их хүчтэй явлаа. За тэгээд энэ амар яваа. Энэ Pump Fund-аас болж энэ сонь shitcoin-уудын буудсан маш олон хүмүүс мөнгө алдсан гэсэн. Яг мэдээж маш хэмжээний хүмүүс ашиг олсон ч гэсэн маш хэмжээний хүмүүс алдагдал авсан шүү дээ. Тэгэхээр энэний бас токен нэлээд бас хайптаж магадгүй юм хэрэг болох ч байгаа. Ямар ч байсан ингээд нэг хов гарч яана гэдэг чинь бас нэг оргууд үйл гарчдаг шүү дээ. Айгуу санаа чагцэр. Тэгээд 1 тэрбум долларыг баг босгон гэдэг тийм амар өндөр дүнтэй хов явж илэх те. Тэгэх юм бол баг нийт үнэлгээ нь одоо 1 тэрбум мөрөж аягүй бага мөнгө шиг санагддаг болчиход байна шүү дээ. Доллар шүү дээ. Монгол мөнгө нэг их наашд шүү дээ. Өө монголчтай хамаг хөтөлсөн. Мөнгөний баримж байх бас манад болдог. Тэгээд нийт токенын 10% бол уус airdrop явах байх. Тэгээд ийм дүнтэй бас одоо магадгүй тактик гэж магадгүй албаар юм хоо гаргаад 1 тэрбум долларыг 1 тэрбум долларыг босно гэж яаж бүрдийн урд нь арай багаар гаргавууд төгөөд стан нэрээ гэдэг. Хямдрал үзүүлчихэр нөгөө хүүхний солиордог шиг. Тэр шиг юм шиг тийм. Тэмүүт баг ойрын хугацаанд 2-7 хоногийн дотор бутаа гарч магадгүй гэдэг тийм хоо явж илээ. Тэгээ юу яхад MetaMask л авах та. Тэгэл одоо салон дээр юм чинь тэгэл Phantom болоод юм байна. Тэрнээс тодорхой болох хэрэгтэй. Тийм. Тэгээд ерөөхдөө бол дараагийн 7 хоногт тодорхой болох байх гэдэг. Яг энэ одоо хов гарч ирсэн дээрүүд бол ямар нэгэн байдлаар Pamphone зүгээс бол яг team хийж хэлээгүй үгүй шийдлээгүй гэж юм л байгаа да. Тэгэхээр энэ бас хэрж магадгүй та дурших ч юм уу тэгээ бага мөнгөөр гамблдах coin хайж байгаа бол магадгүй Pamphone-ыг бас сонирхоод үзвэл яа тийм бол өндрөөсөлтэй тооцох санхүүгийн зүйл бас биш. Тийм. Явж нэг ийм хов явж илээ шүү. За ер нь хов гарснаас чинь 21 22 ингээл таач тийм л дээ. Тий. За миний хөрх мэдээлэл бол энэ хүрээд өндөрлж байна. За окей. За тэгээ та бүхэн крипто дээр ажиллаж байхад Binance Page-ийг сонгож ажиллаж байгаарай. Binance Page дээр та доор ба линкээр бүрдэх юм бол 20% өнгөлт хэлэх боломжтой байгаа шүү. Харж байгаа шимтгэлээс. За мөн Forex ажиллаж сонирхтол MFT болон EBC Financial Group гэсэн доор ба линкээр бүртгүүлэх юм бол бас тодорхой хэмжээнд манайхыг дэмжиж байна гэж хэлэхэд. За түрүүшин дугаар дээр нөгөө Binance-ийн кейс хийсэн хүмүүс ба над руу Instagram-аар өөртөөхөө YouTube-ийг скриншотыг явуулаарай. Ямарсан нэг хүн маань 15-ын эзэн маань ямарсан надад биччихсэн байгаа. Би энэ 7 хоног бол явуулъя гэж бодож амжсангүй. Тэгэхээр хэрэг үдчихэж байгаа бол дахиад чат бичээрэй утсын дугааруудаа бас үлдээгээрэй шилмээр байна. За ингээд technical analysis юм бол дугаар шууд орцгоё. За юу байцгаан да. За тэгэхээр хэдүүлээ биткойн дээр шинжилгээгээ хийгээд явъя гэж бодож байна. За ямар ч байсан өчтөр шөнө бас нэг зүйл болсон. За тэр зүйл нь юу вэ гэхээр за ерөөхдөө бол Трамп болон Elon Musk хоёрын зодон бол байлаа. За энэ зодон яг юунаас улбаатай вэ гэж сонирхож байвал за би дөнгөж сайхан бас нэг мэдээ оруулсан. За ерөөхдөө бол Трамп Elon Musk хоёрын зодон бол за ерөөхдөө 70 дэлбэртэй үргэлжилж байгаад өчтөр шөнийн бол хувьдад айгүй ил боллоо. За ил болсон шалтгаан нөх юм бол за ерөөхдөө бол Трамп бол One Big Beautiful Bill Act гэдэг хуулийн төслийг бол
гаргаж ирээ түүнийг их дэмжсэн. Үүн дээр нь бол зөвлөх буюу Elon Musk нь бол аюу шөмжөлтэй хандсан юм бэл. За ингээ үүний дараагаар бол ингээл за ихэд Trump-ыг бол маш одоо буруу шийдвэр гаргадаг гэдэг байдлаар Elon Musk ярьсан бол за Trump Elon Musk-ийг их докторгүй хүмүүс галзуу малзуу гэж сохон тэмдэглэсэн байна лээ. Тэгэхээр за үүнтэй холбоотой юу болсон бэ гэхээр за Tesla компани хувьцаа бол унсан. За мэдээж яг энэ үйл явдлын өмнө юу болсон бэ гэхээр за Trump-ийн хувьд за Ши Жинпин хэрэглэжтэй буюу бүгд дотор дардуулсан хэрэглэжтэй уцаар ярьсан. За тэр яриа хэлцээр бол тун таатай буюу хоёр талд ерөнхийд дудалдааны дайн гэдэг зүйлийг хэлсэн. За түүнээс хойш ерөнхийд бол эвлэрээ төвшрөө холоо явж байгаа. За өчигдрийн кол бол бас дараагийн төвшөнд аваадсан гэсэн нэг тиймэрхүү яриа байгаа. За удахгүй бас хоёр талын ерөнхийлөгч дундаа бас уулзалт хийх юм шиг байна лээ. За тэгэхээр тэр уулзалт мэдээж бас дахиад нааштай хариу гарч ирэх болов. За мэдээж хятад Америк хоёр уулзраа олцсон гэдэг чинь өөрөө нөгөө үүсдэсэн алтны ханш манал бас нэлээд гоо уналтын хөдөлгөөн орж ирэх магадaltaй гэж таамаглаж ирсэн. За тэгтээ нөхцөл янз бүрийн байдлаас үүсдэсэн ерөөдөө алтаалаад ингээд дэш нөхцөлтийн хөдөлгөөний олмны хувьд бол алдах болов гэсэн хүлээлт бол байгаа. За яагаад гэвэл Америк хятад хоёроор уулзчих юм бол за мэдээж алтаал бас юм хүнтэй шаардлагагүй гэж үзээд байгаа. За ерөөдөө ихтэй хэдүүдийн гаргасан таамаг юу байсан бэ гэхээр за энэ бол өөрөө том цагаараа дэшээс зэгдэг магадaltaй батарей. Тэгэхээр шорт арилжааг эндээс хийж таамаглаж ирсэн. За эндээс шорт арилжаанд төдийлөн сэрүүлэг манд дуурайг учраас ороогүй гэж таамаглаж хэлсэн дээ. Гэхдээ бас сануулж ирсэн том цагаараа дэшээс зэгдэг магадaltaй батарей шүү. Тэгэхээр доош шорт арилжаанд оршвол заавал риск менежмент хийх ёстой гэж хэлж ирсэн. За энэ ямар нэг байдлаар бол дээшээс сэтрээд за дээшээс сэтрэлтэн дээр дахиад нэг иймэрхүү доош зэгдэг магадaltaй батарейнууд үүсэж байж байна. За мэдээж миний хувьд бол алтыг бол дахиад бол өснө гэдэг дээр бол жоохон бага итгэлтэй байгаа. Тэгэхээр ихэд бол алтыг бол за ихэд дахиад жоохон унаад нэг 3000 гэсэн төвшөлөөгөө ирэх болов уу гэсэн таамаг бол анстай бол байгаад байгаа. За биткойны хувьд за биткойнод бол өчтөр Trump-ийн хоёр хэрэлдлээ. За түүнээс олж ерөнхийдөө бол уналтын хөдөлгөөн бол маш гоё орж ирлээ. За хэдүүлээ энэ 7 оны хугацаанд ямар таамаг гаргасан бэ гэхээр за энд бол маш цэвэрхэн ийм доошос магадaltaй батарей нь үүссэн байна гэдгийг бол яг Telegram дээр би бол оруулж ирсэн. За Telegram бол бас манай сошиал хуудасуудаар оруулж ирсэн. За энэ дээр бол ерөнхийдөө бол унах гэдэг шүү буюу за bearish дээр нь үүссэн байна гэж таамагласан. За түүнээс хойш батарей нь бол нэлээд удаан үргэлжилсэн. Доошогоо нэг fake out маягийн хөдөлгөөн орж ирээд буцаад bearish дээрнийхэн таазыг дахиж нэг шалгаад үүнээс хойш хүчтэй энэ таазан сариулт хүчтэй аваад унсан. За эндээс спорт авч байгаа буцаж таазыг шалгасан. Дахиад таазан дээрээс бас хүчтэй уналт хөдөлгөөн орж ирээд за үүнээс хойш ингэж явж байгаа өчтөр Trump L хоёрын зодооноос болж хүчтэй уналт хөдөлгөөн орж ирлээ. За одоо харин за нэгэн дунчлаа. Миний хувьд бол арилжаанаас бол ингэж харах юм бол энэ шорт арилжаанд ороод энэ дээр TP аваад гарсан байна гэсэн үг. За тэр шорт арилжаагүй байгаа. За ер нь бол надад одоо байгаа ганц арилжаа гэвэл long арилжаа. За long арилжаа хэдүүлээ ерөөдөө бас хамтдаа хийжсэн. Long арилжааг энэ навт бас л ярилцж байгаа дугаар дээр ярьж байгаа эндээс long арилжаа орол зүгээр юм байна гэдэг байдлаар long арилжаа нэрсэн. За энэ long арилжааг харин хизээ хаах вэ гэдэг том асуулт бол надад үлдээд байна. За ерөнхийдөө бол дэше all time high хийсэн. За all time high дээр бол нэг иймэрхүү тааз болж байгаа цэг байгаа тийм. Энэ маань 108-аас 109 кг-ийн хооронд бол байгаа. За эндээс хариулт аваад унсан. За энэ уналтан дээр одоо хаач тийм үү гэж бодож байгаа боловч нэг зүйл байгаад байгаа. За иймэрхүү bullish паттерн бас цэвэрхэн үүсчихэд байгаа. Өчигдрийн уналт ч гэсэн доошо вик татаад энэ bullish дээрний шалан дээрээс support бол аваад байгаа. За энэд ингэж үргэлжлэж байна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ одоо нэг урдны түүхэл харъя гэж ойлголоо. За миний хувьд энэ дээр нэг юм тав гаргасан шүү дээ. Энд нэг иймэрхүү bearish дээр байгаа шүү. Тэгэхээр эхний байдлаар энэ доовыг л өвтчихсэн. Дараагийн доо бол энд байна гэсэн. За дараагийн доовыг бол одоо бол баг ингэж эвтцсэн байгаа харагдаж байна. Тэгэхээр
бас стил доош унах магадaltaй гэж таамаглаж болоод байгаа юм. Тэгэхээр бас би лонг арилж байгаа тэр булш паттерныхаа доор байрлуулдаг юм билүү гэж бодоод байна. За нөгөө талаар одоо гоё юм ярина. За ингэж харахаар миний ер нь бол break even stop loss баг энд байрж болохоор гэдэг. За нөгөө талаар хэдүүлгийнх нь яриад байсан correction хөдөлгөөн энд орж ирж байна. Эндээс энэ нөхцөлийн хөдөлгөөн бол яг орж ирсэн шүү дээ. Энэ хөдөлгөөн бол ингээ ороод ирсэн, all time high хийсэн. За эндээс том correction орж ирсэн. Том correction одоо энд орж ирж байна. Тэгэхээр дахиад хэдүүлэнд нь иймэрхүү байрын өсөлтийн хөдөлгөөн байгаа болов гэж хараад байгаа. Тэгэхээр за яхаа магадгүй энэ bullish pattern бол одоо магадгүй зурагдчихж магадгүй шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ маань өөрөө энэ маань шалж биш үж болно. Яг энэ бол таа цэвэр үлдэж магадгүй ингэж яваад дахиад нэг иймэрхүү том маягийн bullish pattern үүсч магадгүй гэж хараад байгаа. Тэгэхээр би бас break even stop loss-ыг бол тэгж шахмааргүй санагдаад байгаа юм. Одоо хэдүүл оролт хийсэн байлаа гэхэд энэ аваас оролт хийсэн байна гэсэн үг. Энэ хэвд long арилжаа хийгээд энэ correction тесчүүлдэх юм бол магадгүй дахиад энэ хэмжээний өгөөж өртөж магадгүй гэж таамаглаад шунаад байгаа учраас би яг орсон цэг дээрээ буюу энэ хэвд stop loss-оо зүгээр байршуулж хаяад энэ том correction орж ирвэл энэ том correction ерөөдөө тесч үлдэнэ гэсэн таамгаар бас break even-ээ шахахгүйгээр long арилжаа тэр чигтээ хайж мартаж болж байна. Тэгэхээр та бас яг юу гэж бодож байна? Long арилж байгаа хаасан дээр дээ гэж бодож байна уу? Эсвэл бариад байжсэн бас алстаа ашигтай байна гэж бодож байна. Ерөнхийдөө бол spot биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Future арилж учраас өдөр тутамдаа би арилжааны шимтгэл төлж явж байгаа. Тэгэхээр дахиад ингээд үргэлжлсэн уналтын хөдөлгөөн үргэлжлээд байвал яах вэ гэдэг асуудал гарч байна. За энэ short арилжааг бол арай таацсан гэсэн мэдрэмж төрөд байгаа. Гэхдээ энэ bullish pattern ажиллах ажиллахгүй гэдгийг бол хэдүүлээ хамтдаа л ажиглацгаая. За USDT dominance хэвд бол дээшээ стрейт бол гараад ирсэн. За энэ bullish pattern үсээ дээшээ дахиад стрсэн байна. За дахиад стрейт хаана ч боломжтой байна. За ерөөдөө бас нэг иймэрхүү зонд иржтэй тий. Ингээ харах юм бол ингээ шал болж исэн зэг маань энд тааз болох уу гэдэг. Бас нэг юм сонирхолтой бүс дээр ирчихсэн байгаа юм байна. Тэгэхээр USDT dominance эндээс уналтын хөдөлгөөн орж ирэх юм бол за BTC маань харин эндээс гоё bullish pattern-ы шалан дээрээсээ дээш өсөлтөд орж магадaltaй. За мэдээж энэ bullish pattern маань маш гоё цэвэрхэн үүсэж байна. Дээш өсөх юм бол хаана очих боломжтой вэ? За олон жууд байсан те. Хаана очих боломжтой? Эхний ээлжинд хаана очих боломжтой вэ гэхээр 111,900 гэсэн буюу pattern-ийнхаа эхэлсэн цэг рүү очих боломжтой гэж ерөөдөө одоо бараг сүүлийн жил шахав 2 жилч бар ярьж байна дөө. Магадлалын онолоор бол юм байдаг. Тэгэхээр энэ магадлалын хувьд бас яах вэ гэдэг харсаа. За мөн бас биткойнэр иймэрхүү бас спорт зооноор ирсэн л байгаа юм байна. За бас нөгөө талаар нь харъя. За цэвэрхэн BTC-ийн чарт байна. За энийг харъя. За ингээд харуул энд нэг юм head and shoulder маягийн бас паттерн харагдаад байна. Ингээд зүүн мөр нь явлаа. Баруун мөр нь явлаа. Ингээд явах юм бол. За би арай л яч замраагүй зурчлаа да. За ингээд харвал те. Нэг иймэрхүү. Тэгэхээр одоо энэний neckline хаана байна гэхээр энд neckline болж хуурж шít. Хүзүү гэсэн. Хүзүү нөрөө яадаг вэ гэхээр мөр явлаа, толгой явлаа, мөр явлаа. Тэнгүүд эргэж retest тех нь энэ дээр pullback хөдөлгөөн болж эхэлдэг. Тэгэхээр pullback хөдөлгөөн дээрээс нь short арилжаа нээхэд бас тунд айжгүй болчиход. Тэгэхээр head and shoulder pattern дээр бол яг иймэрхүү зүй тогтлоор ажиглаад нэг иймэрхүү short арилжаа бас их боломжтой харагдаад байна. За тэгэхээр за саяны түрүүний мэдээний хэсэг дээр бол хэдүүлээ ярьсан. Мэдээ 6 сар бол дунджаар бол 0-аар хэдэн үеийн уналттай байдаг. Ерөнхийдөө бол 6 сар бол итгэхгүй буюу уналтын сар байдгаа гэж таамагласан тий. Таамагласан ч урдны мэдээ бол тийм байдлаар бол гарсан. За гисэн хэдийч Трампын одоо итгэл найдвар юу вэ гэхээр мэдээж томчууд хэрэлдэж л байдаг.
Момос эвлэрж байдаг те. Тэгэхээр бас магадгүй Trump, Elon Musk хоёр буцаад эвлэрээд нэг зорилгынхаа хүрээнд дахиад үргэлжлээд ажиллаа гэх юм бол мэдээж магадгүй эерэг мэдээ болж хуурж магадгүй завдахгүй бас CPI мэдээдээ гарах байх. Тэгэхээр бас Америкийн улсын инфляц буурж ийн гэсэн мэдээнд талах юм бол мэдээж бас зах зээл бас мэдээж сайн мэдээ үзүүлнэ. Тэгэхээр тэр бүхнийг бол харсгаа. За дөөж нь хэлж байгаа ч тийм үү. За дөөж бас муу ялгаагүй том уналттай өгдөг. Ерөнхийдөө биткойнээ дагаад бүгд уналттай өгдөг нь орсон баха. За Solana-г бас унсан байна. За нөө XRP дээр хүлээжсэн таамаг маань хүрээд ирсэн байх шүү. Энэ pullback хөдөлгөөнийг хүлэе гэсэн чинь энэ дээр нэг pullback хөдөлгөөн орж ирсэн юм байна. Одоо харуул дахиад баг pullback хөдөлгөөн ороод ирсэн байгаа харагдаж байна да. За эндээс нэг рисклээд яг зүгээр long арилжаа хийж үзэл юм байна миний хувьд бол. Яг та хүмүүс бол өөртөө шийдвэрээ гаргана биз. Тэгэхээр миний хувьд яг эндээс харах юм бол том булш битэр байгаа хэдүүлэл нэг аль дээр таамагсан шүү дээ. Том булш битэр байгаа дэш эсэрсэн. За тэгтээ иймэрхүү нэг доош гэсэн магталтай bearish дээр дахиад үзээд байгаа юм. Тэгэхээр энийг доошоос тэрхийг хүлээгээд том тренд лайныхаа pullback-ыг хүлэе гэж таамагласан. За одоо ингээ харах юм бол нөгөө нэг risk reward харьцаал тунд ажиг болж урьж шít. Та нэг иймэрхүү байдлаар тэгээ батарейн гэсэн цэг рүү ирэх магадaltaй гэж үзээд өсөлтөлийн ус ороод ирэл тунд ажиг гоё цэг дээр л өгөн байна. Гэхдээ мэдээж зах зээлийнхаа нийт ерхий чиг баримжааг бол харах нь зүйтэй болов. Тэгэхээр та бүхэн яг одоо л арилжааны шийдвэрээ өөртөө гаргаарай. За миний хувьд одоо бол өчигдөр шөнийн үед л шорт арилжаа хийгээд дууссан амжилттай болцсон. Тэгэхээр одоо л энэ спорт зоны хэр ажиллахыг хүлээцгээе харцгаая. Тэгээ бас энэ булш дээр нэг хэр ажиллах вэ, дэшистер чадахгүй гэдэгс ажиглах бол үйлдэлээ. За магадгүй зарим арилжаагүй байгаа хүмүүст бол одоо л нөө риск энтри гэж ярьдаг штэ. Риск энтригийн хамгийн гоё зүйл нь юу гэдэг вэ гэхээр стоп лосс маш гоё тавигдаж өгдөг. Маш багаар тавих боломжтой болчдөг. Тэгэхээр эндээс батарейныхаа доор стоп лоссоо тавьж өгөөл дээшээ long арилжаа. Энэ бол баг ингээд нэг харьцах бараг 10 хэдийн арилжаа чинь тий. Тэгэхээр маш гоё өгөөжтэй байх боломжтой болчихдог. За батарейн сэтгэлтэн дээр нь long арилжаанд ирэхээр батарейныхаа доор стоп лоссоо тавьж өгөөд ингээд за нэгийг харьцах 2 арилжаа 3 арилжаа болчихдог. За хаад батарейн дээр нь орохын давуу тал нь юу гэдэг вэ гэхээр за энийг доо гэж хараад энд дахиад нэг жижигхэн буулж батарейн үүсэх юм бол бас хаад батарейны гоё нь юу болдог вэ гэхээр стоп лосс мөн адилхан бага тавигддаг. Тэгэхээр энэ байдлаар ингээд арилжааныхаа оролт гаралтыг хэдүүл бас одоо ингээд нэг л арилжаа хийж байгаа ийм контент сонирхож үзэж байгаа бол бас мэдээж өөрөөсөн дээрээ сураад өөрөөсөө болгоод ирэхэд аваад ах хэрэгтэй гэж олж хэлэхээр байна. За Ethereum-ийн хувьд нэг иймэрхүү тааз байсан. Энэ таазаал дэшэстэж чадахгүй явсаар хөрхий одоо буцаал уналтын зам руу орж ах шиг байна да. За тэгтээ Ethereum-ыг тосоод авах. Ethereum-ыг тосоод авах газар наана байна гэхээр 2100 гэсэн төвшин бол байна. 2100-г дахиад алдах юм бол за Ethereum дээр ч угаасаа ихтгэл алдраад болоо бараг жил хагас өнгөрж байна дөө. Тэгэхээр Ethereum дээр хүлээлттэй угаасаа байхгүй. За магадгүй дахиад ингээд ороод ирэх юм бол эндээ спорт аваад дахиад сонирхож үзэж болох юм. За бусдаар бол нэг хайхтар гоё дүр зураг бол харагдахгүй байна. За биткойн дээр бол харин гоё дүр зураг харагдаад байна шүү дээ. Ethereum дээр ингээд зургийг гэсэн ч бас нэг за нэг иймэрхүү батарей байж болох харагдаж байна те. За энэ нэг үс харж л бай. За ерөнхийдөө бол Ethereum дээр нэг гоё дүр зураг харагдахгүй. Хамгийн гоё дүр зурагт бол биткойн өөрөө байгаа. Тэгэхээр угаасаа мэдээж халуустай бол BTC. За BTC-г одоо л харин гоё дүр зураг үзүүлээд байгаа учраас энэ 7 оны хугацаанд л нэлээд өстэй юу апдейтүүд орох болов гэж таамаглаж байна. За бусдаар бол ерөнхийдөө яг ханш яг энэ хавьд байхад бол мэдээж ямарч апдейт хийгээд авах гоё нөхцөл боломж байгаагүй. Энд ингээд үүсэж байгаа батарейч байхгүй. Ерөөдөө зах зээл нам göмж болцсон, ерөөдөө нэлээд удиртай байсан. За харин энэ дээр бол маш гоё батарей үүссэн учраас шинжилгээ оруулсан. За энэ шинжилгээ маань ерөөдөө бол ажиллаа гэж харж байна. Тэгэхээр одоос гоё шинжилгээ байгаа нь юу вэ гэхээр энэ л байна да. Тэгэхээр энийг бас та бүхэн өөрийнхөө ханш дээр зураад авчихгүй те. Энэ булш дээрнээс арилжаа хийхгүйсэн ч гэсэн ажиллаж гин үгүй юу бас хамтдаа сонирхцгоё. За ерөөдөө ингээд техник шинжилгээ дуусгаа илүү биткойн дээр хөвлөрж ярьсан бол уучлаарай. Гэхдээ одоогийн байдлаар угаасаа BTC-гээ барьж явах нь бол угаасаа хамгийн зөв болчиход байна. За ингээд дараагийн дугаар дээр уулзлаа. Түр баяртай.